Сайн байна уу? Өнөөдөр би цагаан сарын өмнө хийсэн нэлийн дээр хийсэн бичлэгээ оруулах чинь. Тэгээ бичлэгээ оруулахаас өмнө жоохон тайлбар хийгсэн. Учир нь болохоор цөв ийдсэн байгаа. Тэгээд үр дүн болохоор жоохон таамаглаг үр дүн гарсан. Тэгээ энэ үр дүн гарахад болохоор би 3 төрлийн зүйлийг хэд нөлөөсөн байж магадгүй таамаглаж байгаа. Нэгдүгээрт болохоор би цагаан сарынхаа бууцыг хийчээд гол үлдэнгууд нь тэр гуйлаа хөгшөнд хонуулчаад тэгээ маргааш нь гаргаад бууц хийсэн байгаа. Тэгэхээр хөгшөнд хонуулсан гуйл бас цусан дах сахарын өсөлтөй бага байдаг гэж хүмүүс яриад байдаг. Тэр нөлөөсөн байж магадгүй. Хоёрдугаарт болохоор нэлээх шингэн гуйл байсан. Тийм болохоор нөгөө нэлээх бас тос хийжгаад хийсэн байгаа. Тэгэхээр бас тос хоол шингэлтийг удаашруулдаг тийм байгаа. Гуравдугаарт нь болохоор би яг хоол идэхийн өмнө нэг цаг орчмын өмнө хөлний дасгал нэлээх их хөлний дасгал хийсэн байсан. Бас юмыг мэж өгдөгөө тэр бас нөлөөсөн байж магадгүй гэж бодож байна. Тэгээд бичлэгээ үзнэ баярлалаа. Сайн байна уу? Өглөөний мэнд. Өнөөдөр би цөв идэх чинь. Монголчуудын дуртай хоол. Тэгээд бах гурлынхын хацаа нэг иймэрхүү харагдаж байна. Яг одоо миний цусан дах сахар 96. Тэгээд цөөн гайчаад 2 цагийн дараа хамтдаа хэрхэн өөрчлөлтгийг харцгаая. Баярлалаа. Цөв идснээс хойш 4 цаг өнгөрсөн байна. Сонио үр дүн гарлаа. Миний цусан дах сахар 3 удаа 120 орчим хүртэл жоохон л өслөө. Хэлсэнчлэн тодорхой нөхцлүүд энэ үр дүнд нөлөөсөн байх гэж таамаглаж байна. Тэдгээрийг дараагийн бичлэгүүдээр тусгаарлан аль нь илүү нөлөөснийг олох гэж оролдох болно.